Сайн байцгаана уу. Өнөөдрийн хичээлээр бид векторыг хоёр векторын нийлбэрт задлах гэдэг сэдвийг үзэх болно. Хичээлээ эхлэхээс өмнө өмнөх хичээлдээр үзсэн мэдлэгээ баттгая. Та бүхэн хичээлээ төр зогсоож байгаад эдгээр бодлогуудаа дэвтэртээ бодоод дууссаныхаа дараа хичээлээ үргэлжлүүлэн өөрсдийнхөө бодолтой тулгаж мэдлэгээ баттгаарай. За, эхний бодлогыг хамтдаа харцгаая. АБ вектор дээр нэмэх нь АС вектор, нэмэх нь БА вектор, нэмэх нь СБ вектор. Эдгээр векторуудын маань нийлбэр ямар вектортай тэнцүү вэ? За эндээс АБ вектор гэдэг нь энэ байна. АС вектор гэдэг нь энд өгсөн байна. БА вектор энд өгсөн. СБ вектор. За эдгээр дөрвөн векторыг нэмхийн тулд эхний векторын төгсгөлийн цэг дээр дараагийн векторын эхлэлийн цэг давхцах ёстой гэдгийг бүгдээрээ анхаарах ёстой. За мөн биднэрт БА, АБ гэсэн хоёр вектор өгсөн байна. Уг хоёр вектор нь хэмжээгээрээ тэнцүү, хоорондоо параллел, зөвхөн чиглэлээр эсрэг. Параллел мөртлөө тэнцүү урттай. Зөвхөн эсрэг чиглэлтэй байгаа тохиолдолд уг векторыг бид нар эсрэг вектор гэж нэрлэдэг. Тэгээд эсрэг векторуудын нийлбэр тэг вектор гардаг, тийм ээ. Учир нь машин Б цэгээс гараад А цэг дээр ирээд үргэлжлүүлэн А цэгээс гараад Б цэг дээр ирсэн гээ. Тэгвэл машины хамгийн анх гарсан цэг Б, хамгийн сүүлд ирсэн цэг бас Б. Тэгэхээр эсрэг векторуудын нийлбэр маань тэг вектор гарнаа гэдэг нь эндээс гарч ирнэ. За тэгвэл эдгээр дөрвөн векторын маань АБ, БА гэдэг хоёр векторын маань нийлбэр тэг вектор болчлоо. Тэгвэл бүгдээрээ АС, СБ гэдэг хоёр векторыг нэмнэ. За энэ хоёр векторыг нэмхийн тулд эхний векторын төгсгөлийн цэг дээр дараагийн векторын эхлэлийн цэг давхцах ёстой. Тэгэхээр давхцаж байгаа хоёр цэг маань энд байгаа учраас би энэ векторыг зөөгөөд энэ цэг дээр авчирнаа гэсэн үг байна. Эндээс харах юм бол хамгийн анхны эхлэлийн цэг хамгийн сүүлийн төгсгөлийн цэгийг холбосон вектор бол нийлбэр вектор байна. Тэгэхээр хариулт маань А, Б вектор гарч ирэх нэ. Дараагийн бодлогыг харъя. АБ вектороос хасах нь ДБ вектор, хасах нь СА, хасах нь АД. За үүнийг бид ДБ вектор. За тэгэхээр векторын эхлэл төгсгөлийн цэгийн солио ДБ векторыг бүгдээрээ БД вектор болгоё. Векторын эхлэл төгсгөлийн цэгийг солихлоор вектор маань эсрэг вектор гарч ирдэг. Тэгэхээр ДБ векторын эсрэг вектор нь БД вектор буюу урдаа хасах тэмдэгтээ гарч ирдэг учраас хасахын нэмэх болоод тэмдэг өөрчлөгдөж байна. За үүнтэй мөн адилаар СА векторын эхлэл төгсгөлийн цэгийг солио. За энэ тохиолдолд хасах СА вектор нь нэмэх АС вектортай тэнцүү болчихно. За дахиад АД векторыг харъя. АД векторын чиглэлийг нь бүгдээрээ мөн адил солио. Чиглэлийг солихоор тэмдэг мөн адил солигдож байна. За одоо тэгвэл уг илэрхийллийг бод гэдэг нь энэ дөрвөн векторын нийлбэрийг олоо гэдэгтэй тэнцүү болох нэ. За тэгвэл одоо АБ вектор маань энд байна. АБ вектор нэмэх нь БД вектор гэж байна. БД вектор. Тэгэхээр биднэрт энэ вектор маань D цэгээс эхэлсэн учраас энэ векторыгаа зөөгөөд аваад ирье. Яагаад гэвэл энэ вектор нь D цэг дээр төгссөн, дараагийн вектор нь D цэг дээр эхэлсэн учраас ийшээ зөөч. Харин дараагийн вектор А цэг дээр эхэлсэн учраас ингэж нэмж болох нь. Өөрөөр хэлэх юм бол машин А цэгээс гараад Б цэг дээр ирээд үргэлжлүүлээд Д цэг дээр ирээд Д-ээс гараад А дээр ирээд А-гаас гараад С дээр ирсэн.
жишээний хамгийн анх гарсан цэг бол А, хамгийн сүүлд очсон цэг бол С цэг. Тэгэхээр АС вектор маань манай векторуудын нийлбэр вектор болох нэ. Дараагийн бодлогыг хамтдаа харцгаая. За энд байгаа 6 векторыг хооронд нь хэлбэрчлэх нь байна. За хаалтаа задлах юм бол хасах CD, хасах AD вектор болно. За мөн адил хасах CD гэдэг векторыг чиглэлийн солийг тийм ээ DC болгоё. За чиглэлийн солихоор тэмдэг өөрчлөгдөнө. За AD векторыг мөн адил DA болонгууд чиглэл нь мөн адил солигдох нь байна. Тэмдэг нь өөрчлөгдөх нь байна тийм ээ. За тэгвэл эдгээр векторуудыг нэмээрэй гэж. За эндээс ингээд харвал DC, CD гэд эсрэг вектор байна. D цэг дээр эхлээд C цэг дээр төгсдөг. Дараагийн вектор нь C-гээс эхлээд D дээр төгсдөг. За энэ байна тийм ээ. C. За би энэ векторыг хөдлөхөөр энэ вектор дагаад хөдөлж байна. Учир нь энэ хоёр вектор маань эсрэг вектор. Хэмжээгээр тэнцүү, хоорондоо параллел, харин чиглэл нь эсрэг байгаа учраас эсрэг вектор. Хэрвээ чиглэл нь ижилхэн байсан бол тэнцүү вектор болно гэсэн үг. Энэ тохиолдолд бол тэнцүү вектор. Энэ вектороос энэ вектороос хар тэг вектор гарна, тий? Эсвэл эсрэг векторуудыг нэмэхээр мөн адил тэг вектор гарна. За энэ хоёр векторыг нэмлээ тэг вектор гарах нь байна. За дараагийн тохиолдолд BC, CB гэдэг хоёр вектор байна. Энд байна тийм ээ. За энэ мөн адилхан. BC, CB хэмжээгээр тэнцүү, параллел, эсрэг чиглэлтэй учраас эсрэг вектор болж байгаа. Тэгэхээр эсрэг векторуудын нийлбэр дахиад тэг вектор гарна гэсэн үг. За тэгвэл 6 векторыг 2-2-оор нэмсэн чинь тэг вектор гарцсан. Одоо тэгвэл бүгдээр энэ хоёр векторыг л нэмэхэд хангалттай. За энэ хоёрыг нэмхийн тулд эхний векторын төгсөөлийн цэг дээр дараагийн векторын эхлэлийн цэг давхцах ёстой. За тэгэхээр давхцаж байгаа хоёр цэг маань энд А, энд А гэд байна тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ D цэгээс гараад А цэг дээр ирлээ, үргэлжлүүлээд А цэгээс гарах ёстой учраас энэ хоёр цэгийг давхцуулъя. Тэгээд B цэг дээр ирсэн. Эндээс нийлбэр вектор маань D, B вектор байх нэ. Дараагийн бодлогыг хамтдаа харъя. Илэрхийллийг хэлбэрчлэх нь байна тийм ээ. За эхлээд бүгдээрээ хаалтаа задлж болно. 3-ыг А вектороор үржиллээ, 3А. 3-ыг B вектороор үржиллээ, 3B. Хастдаг нь 5-ыг 2А вектороор үржиллээ, 10А вектор, 5-ыг B вектороор үржиллээ, 5B вектор. Нэмэх нь B вектор. За үүнээс хасах 10А векторыг урд нь биччихье. Нэмэх нь 3B векторыг хойно бичье тийм ээ. За ингэвэл 3-аас 10-ыг хаслаа, хасах 7А вектор, 3B дээр 5B, 1B-г нэмэх юм бол 9B вектор гэд манай илэрхийлэл хэлбэрчлэгдлээ тийм ээ. Дараагийн бодлогыг хамтдаа харъя. 4x вектороос хасдаг нь A вектор, нэмэх нь 5B вектор, тэнцүү хасах x вектор, хасах c вектор, нэмэх b, нэмэх 3a. За эндээс бүгдээрээ x векторыг олох ёстой. Үүний тулд тэнцүүгийн нэг талд x векторыг нь гаргая. Харин x векторыг агуулаагүй гишүүнүүдийг тэнцүүгийн эсрэг талд гаргая. Хасах a вектор нь хоошоо гараад нэмэх a вектор, нэмэх 5b вектор нь хоошоо гараад хасах 5b вектор, хасах c нэмэх b, нэмэх 3a. 4x вектор дээр x векторыг нэмэхээр 5x вектор. A вектор дээр 3a векторыг нэмье, хасах 5b, нэмэх b, хасах c. За одоо хэлбэрчлбэл 5x вектор нь 4a, хасах 4b, хасах c. Одоо өрчгөн 5-ыг хойш нь гаргаад тус бүрд нь хуваагаад өгөх юм бол x векторыг бүгдээрээ бусад векторуудаар нь илэрхийллээ.